Монгол Улсын их хурлын 2015 оны 7 дахь намрын чуулган өнөөдөр хэлж нээлттэй хийлээ. 26 асуудлыг хэлэлцгээр тогтсон энэ намрын ээлжид чуулганаар энэ тэргуунд 2016 оны төсөв мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэн батална. Өнөөдөр засгийн газар хуульд заасан хугацааны дагуу 2016 оны улсын төсвийн төслийг улсын хурлд өргөн барина. Мөн ээлжид чуулганаар хэлэлцэгдээд удаж байгаа эрүүгийн болон зөрчлийн тухай хуулийн төслүүд, шинээр өргөн мэдүүлсэн төрийн албаны тухай, худалдааны тухай болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх юм а. Эдгээрээс гадна үндсэн хууль болон сонгуулийн тухай хууль, улс төрийн намын тухай хуулинд өөрчлөлт оруулах хуулийн төслүүд өргөн мэдүүлэхээр хүлээгдэж байна. Сонгуулийн тухай хууль сонгуулиулахаас 6 сарын өмнө батлагдсан байх хуультай. Миний бие сонгуулийн хуульд оруулах цөөн тооны өөрчлөлтийг улс төрийн намууд харилцан зөвшөөрсөн тохиолдолд хуулийн хугацаанд батлах боломжтой гэж үзэж байна. Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт тухай хуульч ялгаагүй намуудын зөвшөөрлөөс шууд шалтгаална. Эдгээр асуудлыг цаг алдалгүй хэлцэж шийдвэрлэх нь эрхэм гишүүд та бидний хариуцлага санаачлах эдвэх зүтгэлээс шууд хамаарна. Монгол улс урт хугацааны хөгжлийг бий болгоход гол тулгамдж байгаа улс төрийн тогтвортой байдлыг хангах, засаглалаа сайжруулах, төрийн албыг мэргэшүүлэх зэрэг асуудлуудыг үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Тиймээс дараагийн сонгуулиас өмнө хуулинд өөрчлөлт оруулахаар болж байна. Эрхэм гишүүдээ, энэ удаагийн улсын их хурлын бүрэн эрхийн хугацаа дуусахад зөвхөн нэг удаагийн хаврын чуулган үлдэж байна. Хаврын чуулган сонгуулийн бэлтгэл ажилдаа давхцдаг болохоор энэ намрын чуулган цаг хугацааны хувьд ч хэлцгээр төлөвлөгдсөн асуудлын хувьд ч маш чухал, хамгийн хариуцлагатай чуулган гэдгийг эрхэм гишүүд та бүхэн сайтар ойлгож байгаа. Сонгуулийн жилдээ залгаж байгаа улсын их хурл хамгийн хариуцлагатай цаг үе дээрээ ирснийг улсын их хурлын дарга инхүү сануулж, улс орны болон ард түмнийхээ эрх ашигыг дээдлэн ажиллахыг гишүүддээ уриалсан юм. Эдийн засгийн тогтворгүй эзэгтэй үедээ давхцан ээлжид улс төрийн идэвхжил эхэлж байгаа үед цаг нь болсон өөрчлөлтүүдийг хийж оновчтой шийдвэр гаргахыг хүссэн хүлээлт нийгэмд нэгэнт үүсчихэд байгаа.